Амьдрал үргэлж час жаргалаар хүрэн Амьдрал үргэлж сайхныг авчирдаа Амьдрал үргэлж духураар баян Тийм болохоор амьдрал үргэлж сайхнараа Амьдралыг хайрлаж аль сайхныг олж харж явцгаая Яг одоо инээмсгэл баярал Амьдрал үргэлж сайхнараа Сонсогчдоо энэ сайхан өдрийн мэндийг хүргье. Амьдрал үргэлж сайхнараа манай уран бүтээлчийн цаг нэвтрүүлэг маань та бүхэнтэйгээ золгож байна. За өнөөдрийнхөө зочныг та бүхэндээ танилцуулъя. Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, 3 бүдүүн хамтлагийн гишүүн, Айзек огч продюсер Аажмын Мөнгөн Шагаа залуу маань манай өнөөдрийн одоо нэвтрүүлгийн гол баатар болж байна. За Мөнгөн Шагаад энэ сайхан өдрийн мэндийг хүргье. За баярлалаа. Тэгээд 107.5 FM радиог сонсож байгаа бүх сонсогчдоо энэ сайхан өдрийн мэндийг хүргье. Мөнгөн Шагаагийн нэр овг хоёр бол үнэхээр гайхамшигтай байна. Энэ бас яг хүмүүс тэр одоо орчин үеийн хүмүүс тэр тусмаа нэрэнд бас анхаардаг болчихжээ. Тэгэхээр ер нь энэ нэрийн учир утгыг чи жишээлбэл бас яаж хүлээж авдгүй өөрийнхөө нэр дээр ер нь эргэн тойрон хүмүүсийн нэр өгж байгаа дээр нэгэнт одоо бас шашны хүний хувьд нэрний ач холбогдол юунд байдаг юм болов? Тэг нэр их утга учиртай тийм ээ. Альва зүйл бол бүхэл юм одоо нэрнээсээ эхэлж дуудагдаж тухайн хүний анхны сэтгэлдлийг үүсгэдэг. Тэгээд нэр гэдэг бол их утга учиртай. Тухайн хүний дээр үед бол одоо юу гэдгийг бид нар бол одоо зүгээр ингээл бодоол тийм ээ. За ийм нэр өгье гэд өгчдөггүй байсан. Гар одоо өр хүүхдээ төрөх юм бол төрсөн одоо өдөр гариг цагийн тийм ээ асууж тухайн хүүхдийн одоо зурхайг зуруулж ийм боломжлол байсан байна. Тэгээд магадгүй тэр хүүхд нь одоо тийм ээ ямар гаригт төрсөн, ямар сар жилд төрсөөс шалтгаалаад юу гэдгийг тийм ээ амьдралын хувьд барцсан саадтай бэрхшээлтэй ч юм уу эсвэл одоо тийм ээ янз бүрийн тохиолдох шалтгаан байх юм бол тэрийг засаж нэр өгдөг гэсэн. Тий. Одоо шүү нас одоо ахар богино байх юм бол цэнд, цэвэн, цэнд аюу шиг юм. Насны бурхны тухай нэр өгдөг ч тийм ээ. Жишээ нь одоо насан жаргалч гал Монгол нэр байж яадаг тийм ээ. Тэгэл цэнд гэхэд одоо цэнд аюу шиг одоо бурхны нэр байж байгаа чинь тийм ээ. Жишээ нь ингэж одоо нэрийг ингэж өгч нэрээр нас харагддаг байсан. Нэрээр бүх юм одоо амьдралынх нь утга учир одоо эхэлдэг. Тухайн хүний одоо сайн явах тийм ээ. Тэр заяа буйн нь бол нэрнээс их шалтгаалж үүсдэг учраас нэр их утга учиртай. Тэр бүр одоо нэр нь хүндэтсэн тохиолдол их байдаг шүү дээ. Ээж аваад одоо нэг сайхан нэр өгөх гэж хүүхдээ тэгээд их сольдог тийм тохиолдол их байсан. Одоо ч одоо ямар хэдийн сайн одоо ч бас байж байгаа юу. За нэгэн тойлоо нэр ярьсан хоёул 3 бүдүү нэрээ ярьчих. За тэгээ. Энэ нэр та нарт яа хүндэтвүү хөнгөдвүү зарим талаар бас одоо ихэнх үедээ уран бүтээл хийхэд бас тус тийм юм уу эсвэл одоо гай болж исэн тийм тал байна уу юу? Байлгүй яах вэ? Тий. Нэрний тухай 3 бүдүүн гэдэг нэрний тухай бол одоо яг нарийн ярьж байгаагүй. Хүмүүс зүгээр та нар яагаад 3 бүдүүн гэдэг нэр өгсөн бэ гэж асууж байна. Тий. Тэрнээс ч одоо бид таны асуусан шиг тийм ээ. Энэ нэр юу нь ямар вэ гэж асууж байсангүй. Тэгээд энэ нэр бол биднэрт маш их тийм ээ амжилт, аз жаргал бид гурав тоглоод ашигнаад ярьдیں۔ Маш их одоо нэр хүнд маш их мөнгө авчирсан тий гэж ингэж ярьдаг. Тэгээд 3 бүдүүн гэдэг нэрэндээ хайртай 3 бүдүүн гэдэг хамтлагийн тийм ээ дуучид гишүүд болоод өнөөдөр бас 15 жил өнгөрөөсөн байна. Энэ нэрээрээ оглуулж энэ нэрийн дотор одоо багтаж. Тэгээд 3 бүдүүн гэдэг нэр өхөөс өмнө бол бид нар такт 3 Sky Zone, Freeman гэх залуучдын тийм ээ гоё өгдөг ийм нэрүүдийг өгөөл ингэж явж ирсэн байхгүй юу тий. Тэгээд ийм бүдүүж байсангүй тий. Тонка залуучууд үсээ шараар ургуулаад будаал тийм ээ. Солонгосын HFT-гээ хамтлагийг дуурайж бүжиглдэг, үгэлдэг. Тэг одоо тий ийм хамтлаг байлаа. Тэгээд сүүл рүүгээ 2003 онд 3 бүдүүн гэдэг нэр өгөөд санаандгүй байдлаар одоо олон хүмүүсийн бас санаа сэтгэлийг оруулж агаад тийм ээ нэр сонгоод бид нар. Тэгээд Монгол Улсын урлагийн гавьяа сэтгэлтэн Ган Хойг гэдэг одоо тийм ээ найруулагч ахыхаа бас одоо санаачилсан энэ нэр маань одоо бас гарч ирж энэ нэрийг юу нөгөө гэж олон хүмүүс дэмжиж уран бүтээлчд. Тэг анх 3 бүдүүн гэж нэр өгч байсан. Тэгээд энэ 3 бүдүүн нэрэндээ ер нь би их дургүй байсан. Яагаад ч мэдэхгүй. Би одоо тий өөрийгөө их бүдүүн нэрээ дуудуулаад тий ингээл явахад хайши бид нар намтлагт буруу нэр өгчлөө гэх. Нэг хоёр дагаа бас янз бүрийн юм ярина. Тэгээд нэг юм сони юм болдгийг бид нар уран бүтээл гаргаал тэгээл ингээл явдаг. Тэгээл бас нэг сайн хүнд хүрч чадахгүй. Ер нь тэгэл бүхэл хамтлаг дуучдад байдаг асуудал шүү дээ. Тэгээд ингээд явж байгаа нэг UV Palace болсон тухайд их Монгол улс байгуулсан 800 жилийн ойч үл их том тоглолт болсон. Тэгээд тэрэн дээр орох болоод
очлоо. Орлоо тэгсэн чинь за ингээ та бүхнийхээ өмнө одоо хамгийн том тайзан дээр гарч байгаа. Ингээ та бүхнийхээ өмнө 3 бүдүүн хамтлагийг өрье гэсэн чинь хүмүүс инээл дээр. Оршин шогийн хамтлаг гэж ойлгоод байна. Хад 3 болдоос юм те. Өөрөө таргалах маяг орцсон нэг тийм 3 юм гарч ирж дуулж ирсэн. Тэр үед бол хүмүүс бараг инээж минийгээл гайхаж хүлээж авч байсан бол одоо шал өөр. Энэ нэг хүн төрөө бидний хийс уран бүтээл маш олон хүн сэтгэл зүрхэнд өрсөн учраас одоо бол хүмүүс бүр тэ бидний гарч ирэхэд бол даалга таашдаг, орилдог тийм ээ. Үнэхээр одоо бидний хит дуудуулахыг хүлээд хүсдэг болсон. Ийм сайхан болсон байна. Тэгэхээр энэ нэр маань бол бас тийм ээ хэцүү үе байсан боловч бидэрт бол тийм аз жаргал амжилтыг авчирсан. Тэгээд нэг бас нэгэн одоо том продюсер хөгжмийн зохиолч хүн хэлжсэн. Бидний бас нэг ураах 3 бүдүүн хамтлагийг дэмжмээр байна тий. Тэр бас хятайхан дуулаг залуучууд гэсэн чинь. Гэхдээ би бас сонсоод байгаа тий. Даанч нэр нь явахгүй гэж. Яасан гэж чи 3 бүдүүн гэхэр чи яаж октод тоох юм надад бол чи яаж дуугийн сонсох юм тий. Тэгээс уг нь бол нэрийг солиулж би хамтарч ажиллаж болж байгаа гэж. Тэр ийм хэцүү нэр маань бол тийм ээ. Нэг талаасаа хүмүүс ярьдаг энэ 3 бүдүүг айгу содон сонирхолтой нэр өгөөд менежмент болцсон нэрээр бүр гараад ирсэн гэж ярьдаг. Нөгөө талаасаа бол энэ нэр маань бидэрт бас хэцүү тийм ээ. Үе байсан. Гэсэн хэдий ч бид нар бол одоо юу гэдгийг аливаа зүйл тууштай байсныхаа хүчинд сайн уран бүтээл хийснийхаа хүчинд олон хүмүүс сайрлагдаж олон сайхан уран бүтээл хийснийхаа одоо хүчинд бол одоо тийм ээ энэ нэрээрээ овоглуулж тийм ээ одоо уран бүтээл хамтлаг гэхээр одоо хөдөө орон нутаггүй одоо тэгээ монголчууд ер нь бүгдээ амдахгүй шүү дээ. Ах шинэ дэлгэн гэж нэр бас радиод өгж байхад нэг сурвалждаг жоохон надаас бас асууж ирсэн юм аа. Та одоо шинэ байна. Тэгээ хуучирчаар яхих хуучин дэлгэн гэх юм уу гэж. Тэгэхээр би үгүй яалаа гэж бид нар дандаа шинээрээ байна. Шинээр зөв шүү дээ. Та хүүхэдтэй төрөхөөр шинэ баяр гэж нэр өгчөө тэгээд том болохоор хуучин баяраа гэх юм уу гэсэн чи хахахагаа инээжсэн санагдтыг. Тэр үнэхээр одоо юм одоо бас нэг аливаа юм өөрийнхөө цэгээ олно гэдэг те ийм л сонин. Тэ. Таны сая ярьсан шиг бас тийм асуулт бас ирж байсан. Та нар 3 бүдүүн гэдэг турчаар яах юм гэж. Хэмээс ер нь бол турж болно шүү дээ. Тэ. Энэ 3 бүдүүн гэдэг нэр л одоо тийм ээ. Тэгэхээр одоо олон хүмүүст хүрээл бид нар энэ нэрэнд ороод явах чухал болохоос шүү тийм ээ. Турсны дараа тэгээ 3 турхаа гэхгүй шүү дээ. Одоо ч зэрэг 3 бүдүүн хамтлаг нэлээд жи хаассан байгаа шүү дээ. Тэ. Бүдүүн бол биш болцсон ба. Нэрэндээ туушраад амар таргалсан шүү дээ. Бидэд. Тийм үү. Одоо тэгээ бас эн чинь тийм ээ. Цэнцэх ёстой. Эрүүл мэндэ утгах ёстой. Нэр бол нэрээрээ үлдэнэ. Мөнхрөн тийм ээ. Бид нар өөрсдөө бол гоё залуучууд байх ёстой. Сүүлүүд бас их фитнес, бас зөв хооллол те. Тэгээ эрүүл мэндэд анхаарч байгаа. Тэгнэ. Ер нь мэдээж та бүхний дуулсан дуунууд за нэг 100-аад дуу одоо урын санд нь байна гэхэд дуу болгон мэдээж та бүхэнд өөрийнхөө одоо түүхтэй ирж тийм ээ. Өөрийн дурсамжийг үлдээгээд сонсож байгаа хүн болгонд өөр тусаад ингээд энэ одоо хүмүүний сэтгэл оюунд ингээд өөрийнхөө нөлөөлөд явж байгаа. Энэ дундраа дотроос одоо өөрийн хувьд ая зохиогч хүний хувьд тийм ээ. Энэ хамтлагийн одоо энэ дууг өөрөөрөө гаргаад сэтгэл оюунаараа гаргаад хүмүүсийн сонорт хүргэсэн хүний хувьд мэдээж одоо дуу болгоныг нэг ийм маягаар ингэж бүтэж илээ гэдэг. Мэдээж одоо өөрөөсөө 38 та аавын талаар бол их л асуусан байх гэж бодож байна. Хүн ер нь альва бүтээлийг ингээд яг тэр утгаар нь яг одоо жинхэнэ ингээ хүний сэтгэлд хүргэчихээр хүмүүс одоо тэр дууг өөрийнх нь тэр дуулсан хүнийх нь одоо амьдралтай тийм ээ холбож ингэж ойлгодог. Ер нь энэ дуугаар тавхан яг юг хэлэх гэсэн юм бэ? Яг тэгж сонсогч хүн тэрийг хүлээж авдаггүй. Тэгээд уран бүтээл дуугаа ихтэй сэтгэлээсээ зүрхнээсээ зохиодог аяга аялгаагаа. Одоо юу гэдгийг би шашин судлаач тийм ээ. Шашныг сургууль төгссөн. Урлагийн сургууль ямар сургууль эдэрч төгсөөгүй тий. Тэгэхээр уран бүтээл хийж байгаа зүйл маань бол одоо мэргэжлийн үдээс гэхээс илүү сэтгэл зүрхээр хандуулдаг. Сэтгэлээс гарч байгаа ая аялгуу үг тийм ээ. Энийгээ бол одоо уран бүтээл болгож гаргадаг. Тэгээд сэтгэлээс гарч байгаа зүйл маань хүний сэтгэлд хурдан хүрдэг юм байна гэж ойлгосон тий. Яагаад гэвэл би зүгээр дуу зохиоч хийгээд тийм ээ. За ийм шүлгэн дээр ийм дуу зохиоч. Энэ гоё дуу болох юм байна гэж зохиох гэхээс илүү би хаяа ингээл машин тэрэг бариад явж байхдаа эсвэл ямар нэг ийм үйлдэл хийж байхдаа ч юм гинт тийм гоё аялгуу, гоё үг санаанд орж ирдэг байхгүй. Тэрийгэл мартахгүй тэмдэглээл тий. Тэгэл одоо тэрийгээ их гоё уран бүтээл болох гэж ингэж хичээдэг. Тэгээд юу гэдгийг амьдрал тохиолдож байгаа зүйлүүд маань бас их гоё уран бүтээлүүдийг бэлгэлдэг. Мэдээж хэрэг миний хань ичил өрөвхтүүд надад гоё уран бүтээл бэлгэлж байгаа. Миний ээж надад те 2 сайхан 3 сайхан ч гэх юм уран бүтээлийг бэлгэлсэн надад. Амьд одоо сэрүүн байхад нь би ээжигээ гомдоо хушиг үүдэх дуугаа зохиож байсан.
өгсөн. Бурхан болсныхан дараа нь хүн шиг явж ээжигээ баярлуулъя гэдээ зохиож жишээ нь. Дандаа ээжигээ бодож төр төрхийн сэтгэлийн тэрэг хайрыг өөртөө шингээж бясалгаж ингэж тухай зохиодог жишээ нь. Тэгээд холын чимнэ гэж манай хамтлагийн дуу байдаг. Хамгийн миний анхны зохиосон дуу. Тэр дууг бол би одоо анх уран бүтээлч болохгүй л Эрдэнэтээс одоо ингээл уран бүтээлийн хамтрагч, хамтлагийн залуучууд хайгаал бүтээж явдаг байсан би. Тэгээд тухайн үед бол одоо энэ засмал зам байхгүйсэн. Вагоноор явдаг байсан. Вагоноор ирээл хотод нэг ахындаа амьдрал. Тэр үед болохоор 2 FM байдаг байсан. 107.5, 102.5. 107.5 болохоор одоо Ардлааж өндрийн танхим тийм ээ. Тэнд байдаг байсан. Тэнд очижсэн би бүр тийм. Тэгээд гэх мэтлэн уран бүтээл дуу хийгээл ингээл явдаг байсан. Тэгээд тэгж явж байхдаа Улаанбаатар хотод Эрдэнэтийн залуу шүү дээ. Жоохон хүүхэд тийм ээ банд. Тэгээд хотод ирж уран бүтээл хийх гэж явж байгаа л санаандгүй байдлаар нэг бүсгүүтэй танилцаал. Тэгээд буцаал Эрдэнэт очиод тийм ээ. Эндээ уран бүтээл хийж чадахгүй юм чи яах юм. Тэгээд хэцүү шүү дээ. Анхлах уран бүтээл. Тэгээд Эрдэнэт очиж Эрдэнэт хотод амьдарч байж байгаад Улаанбаатар хотод танилцсан бүсгүүтэй зориулаад холын чим нэгээл тийм ээ. Холын чимэн хүрээд ирдэгч болоос хонгор чамтаага мөтгөн уулзах юмсан гэл ингээд. Тэгэл энэ аял гуйшуулдаг гараач шин. Тэгээ энэ дуу манай 3 бүдэн хамтлагийн 38 5 сомогтороод бас хит болж хүмүүс сонсох дуртай юм бүтээл болсон жишээ нь. Гэвчтэй ингээд дандаа сэтгэл зүрхнээс гарч байгаа аял маань хүнд ихвч хүрсэн байдаг. Зүгээр янз бүрийн хүмүүс шүлэг өгөөл энийг гоё дуу болгомоор байна гэхээр хичээгээ зохиосон юм хорныхт юм амжилтанд өрдгөө. Тэгэхээр бидний одоо тийм ээ миний чинь одоо сэтгэл зүрхнээс гарсан бясалгаж бодож тэгээд хэнийг нэг хайрлаж тийм ээ дурсаж ингэж зохиосон дуу маань их олон хүмүүст хүрсэн байдаг шүү дээ. Сая би нэг яг сайхан бас уран бүтээл залуутай ярьж байхад гоё юм хэлсэн л дээ. Би бол антен гэж өөрийгөө. Тэгэд ингээд энэ одоо энэ надад ингээд хаа нэгтээс одоо ирж байгаа тэр нэг мэдээллийг би өөрөөрөө дамжуулаад ингээ гаргаад жишээлбэл аядан энтер болгодог гэдэг. Тэг миний бодлоор мөнгөн шахаач гэсэн яг л нэг антен л байх шиг байна. Энэ бол өөрөөс чинь их гараад байгаа ч юм биш. Зүгээр цаанаасаа л одоо ямар нэгэн учир тохиолыг өөрт тань өгөөд гэхдээ одоо хүмүүнд хүргэх ёстой одоо тэр нэг тэр нэг үгийг л өөрөөрт нь дамжуулж л антен маягаар л өөрөө хүргэж байгаа ах гэж би бодоод байгаа. Ялангуяа шашны хүн учраас өөрт нь энэ илүү айгуу тийм амархан гэдэг юм уу ойр хүлээж авахд их тийм зөв одоо мэдрэмжээр авдаг баха гэж бодсоолаа сая би сонсоод. За хоёлаа дахиад өөрийнх нь уран бүтээлүүдийн талаар ярив. Ер нь ингээд одоо бас л би өөр нэг уран бүтээлчтэй ярьж ирсэн. Ингээд гаргасан бүх дуу хит болно гэдэг бол надад нэгдүгürt инээдмийн утгагүй тэгээд ч хэрэггүй байх гэж боддог. Хүнд өөрийн гэсэн одоо нэг тийм нэрийн хуудас болсон ийм одоо том одоо бэлэг тэмдгүүд байхад түүнийгээ бариад насан туршдаа ганцхан юмар явах юм боломж бол хүнд байдаг. Тэр энэ дуунуудаас тэр сэтгэлөө өгсөн дуунуудаас тэр уран бүтээлүүдээс одоо нэрийн хуудас болсон аль бүтээлээ нэрлэх үү? Энэ одоо өнгөрсөнд байна уу? Ирээдүйд юу болох гэж байна уу? Эсвэл энэ талаар ямар бодолтой явдгүй вэ? Үгүй байх. Ер нь бол нэрийн хуудас болсон уран бүтээл байдаг шүү дээ. За 3 бүдэн хамтлагийн ямар дууг мэдхөөг хинээс ч асуусан 38 5 гэж хэлсэн. 3 бүдэн хамтлагийн дуучин Шагагийн ямар дууг мэдхөөг 30 хүрсэн мөсгүй гэж мэдэх баг. Тэгэхээр бид нар 38 5 гэдэг дуундаа маш их хайртай. Тэгээ 38 5 гэдэг дууг бол одоо хааж очсон гэдэг хүмүүс захиалдаг байхгүй. Ямар ч тоглолтын дээр 38 5-аад дуулчаач гэдэг. Бид нар болж өгвөл одоо нөөлт юм уу гамд юм дуулдаг байхгүй. Хүмүүс үнэхээр хүсвэл дуулдаг. Тэгээд энэ тэнд хурим найр тоглолтод маш их очив. Тэгээд бид нар болохоор ээжигээ гомдох чүүд дуугаад хөвчлэн дуулдیں۔ Тэгээд дараа нэг юм гой цоглог хэмнэлтэй гой хайрын тухай дуу ч юм уу те. Энэ дуугаад болдог баг. Тэгэхээр л нөх хүмүүс 38 5-аагаад дуулаач гэл ингэдэг жишээ. Тэгэхээр энэ бол үнэхээр тийм ээ хурим өдөө хамтлагийг үнэхээр одоо олонд таниулсан маш сайхан уран бүтээл маань. Тийм учраас ер нь бол бас нэг энэ уран бүтээлээрээ тий би ингээл гоё шин юм хийхийг зөндөөлөх ирмэлж бодож байгаа. Одоо бол бас их нийгэм хүмүүсийн тэр альбаа уран бүтээл хүлээж авч байгаа байдал өөр болцсон. Уучин бол одоо бид нар бол их гоё аялгуутай, гоё үхтэй, дуу ихэд их гоё зохиолтой клип хийдэг байсан. Тэгээд бидний дуу хүмүүс их хүрдэг ус бол одоо бол арай өөр болцсон байна. Хүмүүс их тийм сонин гааж өөр хүмүүц тийм үг хэмнэл бүр тийм итгэхэд юм айл үүсдэг болсон байна. Тэглэж гисэн энэ уран бүтээл тухайн үед цаг үедээ маш их хит болоод одоо хүртэл бидний нэр үз болж байгаа учраас магадгүй хэдэн жилийн дараа ч гэсэн тийм ээ магадгүй 3 бүдүүн хамтлаг тийм ээ өвөнөр болсон ч гэсэн энэ дуугаа бас дуулаад харин тий ингээд явж байгаа бах. Тэгэхээр энэ үнэхээр бидний бас тийм ээ насан туршдаа бас дуулах дуу маань бидний одоо бас сайхан юм уран бүтээл юм да. За одоо хоёлаа өөрийнх нь дээр хийсэн анх нэвтрүүлэг ихэлсэн тэр шашны талын өөрийнх нь одоо
амьдралтай холбоотой зүйлийг ярих гэж утсан юм. За түрүүн өөрөө их гоё хэлсэн л дээ. Би одоо хамбаа хийх үү, хамтлагаа хийх үү гэж хүртэл боддог гэж хошигндог гэж хэлжсэн те. Тэр өөрийнхөө хувьд яг иймэрхүү одоо замын хоёр салаа замын ихэнд аль нэгийг сонгох иймэрхүү боломж юм уу? Эсвэл ийм байдлууд бол байнга гардаг уу? Ер нь гарна шүү дээ. Тэгээд яаж тэгээд алийг шийддгийг? Яаж одоо аль замыг сонгодгийг? Эсвэл хоёулаа миний хүүхдөө? Тэгээ ер нь бол ийм нөгөө багасаа хэд орон шавлаа суудсан. Тэгээд шашны сургуульд өгсөөд тэгээд одоо энэ шашин судлалынхаа чиглэлээр ер нь тийм ээ судлаад суралцаад одоо хүртэл явж байгаа. Хязгааргүй л дээ. Тэгээд тэр гайхамшигтай. Энэ шашин персона бодитын ухаан гэдэг бол тийм ээ. Тэгэхээр одоо шинжлэх ухаан юм л та. Тэгээд би бол багасаа өөрөө төлөвшсөн энэ тэр ном уншлах, бясалгал олон сайхан эрдэмтэй багш нарын одоо хийсэн захиас үг альва юмыг бол одоо хайж чадахгүй. Насан туршдаа би ингээл явна. Урлаг гэдэг бол бас л миний тийм ээ хинч надад зааж өгөөгүй. Миний сэтгэл зүрхнээс гардаг ай аялгуу, миний өөрийн хичээл зүтгэлээр олж авсан одоо тийм ээ бас боловсрал гэж хэлж болно. Тийм ээ. Би бас боддөө шүү дээ. Ямар ч гэсэн хар багаасаа ингээл урлаг уран бүтээлд шамдаал тийм ээ. Урлаг уран бүтээл өөрөө дуу хөгжим зохиогоол ингээл хүмүүстэй нийлээл хөгжим тоглоол, оролдоол ингээл явал өдийг хүрсэн. Ямар ч л гэсэн ямар нэгэн урлагийн одоо их татар том сургууль төгсөөгүй ч гэсэн ямар нэгэн дууг яаж дуулах уу, яаж хөгжим тоглох уу, яаж одоо аяа хөгжим зохиож ямар уран бүтээл ихэнд яаж хүрэх үйдгийг ингээ мэддэг болцсон. Хаач очсон нэг ямар ч тайзнаар гарсан өөрийгөө аваад гарч чаддаг болцсон. Гэхдээ мэрэгжлийн хэмжээний болцсон. Бидрийг та нар ямар урлагийн сургууль төгсөн хүмүүс асуудаггүй. Хариулахыг хэцүү. Үгүй урлагийн сургууль эдрэлийг төгсөөгүй ингээл өөрөөрөө л явж байгаа юм. Одоо манай алтан үеийн ах нар байдэн штэ, тийм ээ. Бүгдээрээ л яг л одоо нөгөө орцны гитарчин 40 мянгад тийм ээ 50 мянгад гитар хөгжмөө тоглоод ингээл явж одоо Монголын урлагийн том тийм ээ нөлөөтэй хүмүүс байж штэ. Тэ. Жишээ нь би тэгэхээр бас бахархдгийн тэр хүмүүсээр би ч яагаад тийм байж болохгүй гэж тийм ээ гэж боддгийн. Тэгээд багасаа одоо суралцж явж байгаа энэ шашин номын хоошд би хизээш хаяхгүй тийм ээ. Энэ зүйл одоо өдөр тутмын уншлага бясалгалаа байнг хийдэг. Тэгээд хажуугаар нь одоо их сайхан сүм хийд барихынсан нэг сайхан олон тийм ээ хүмүүсийн одоо очдог сэтгэл санаагаа ариусгадаг юм газар одоо хийд орон барихаас гэж юм мөрөөдөлтэй байсан юм багасаа. Тэгээ энэ зүйлээ бас бүтээх гэж одоо хичээ зүтгэж хөдөлмөрлж явж байгаа. Дээрэс нь бол одоо уран бүтээлээ хаяхгүй бас хамттан авч явж байгаа. Тий. Тэгэхээр магадгүй надад бол бас энэ хоёр салаад замын аль нэгийг сонгох тийм шаардлагач бас байсан л та. Аль алийг орхиж чаддаггүй тийм ээ. Тэгэл ингээл явж яадаг. Тэгээд хамттан л одоо ингээл хийгээл тийм ээ. Ингээл явж явах учиртай ёстой юм шиг байгаа. Одоо нөгөө бас ингээ хашгнаад би ярьдэн шүү дээ. Янз янзын ярина штэ. Шашин төрийг хослон баригч тийм ээ. Наран гэрэл төмөн наст тийм ээ. Богд хаан жавцандаа мотготгээл ингээл ярьдаг тийм ээ. Кино ном зохиолоор гардаг шиг тийм ээ. Шашин урлагийг хослуулан баригч гэж байгаа штэ. Тий. Тэгээд ер нь бол урлаг шашин гэдэг хоёр маань их холбоотой. Яг би харин тэрийг бас асуу яриг гэж. Би магадгүй шал өөр одоо мэрэгжил эзэмшээд тий. Тэг уран бүтээл хийх хүсэм надад ямар ч боломж баг. Шашин өөрөө гоо сайхан, шашин өөрөө урлаг واخхой. Тэгэхээр шашны бол одоо буддын шашны их баг 5 ухааны нэг нь болохоор дуун ухаан бохгүй өөрөө. Тэгэхээр тэнд бол ерөөсөө тэр урлагийг бол тэр дуун ухаан гэдгийг бол одоо тийм ээ судалдаг, шинжилдэг. Тэгээд тэр одоо тэр их том ухаан байх нь шүү дээ. Тэгээд өөрөө энэ шашны уншлага ном, бясалгал альва зүйл чи ерөөсөө өөрөө урлаг واخхой тийм ээ. Ерөөсөө тэр ая, дан тийм ээ их шиг тэр уншлага ном бүх юм тань ая дангаар хүмүүст хүрч байдаг. Тэр ая дан нь өөрөө нөл одоо тэр их том тийм ээ ухаан энерги явж байдаг тийм ээ. Тэгэхээр ийм утга учиртай. Тэгэхээр би бол магадгүй шашин судлалын тэр уншлага номын бясалгалын шиг юм уу. Тэр одоо хурал номын ая дан надад бас нөлөөлдөг гэж магадгүй гэж бодд юм бэ. Нөлөөлдөггүй ер нь тийм ээ. Тэр их гоё ая аялгуугаа би өөрөө биширдэг байхгүй. Тэгээд одоо бурхны шашин тэр эцэг хийгээ яаж тийм ээ ачийг хариулах уу гэж зондоор таваар батлам ярьдаг байсан шүү дээ. Гэт ингээл ярьдаг. Би хэрвээ энэ шашны одоо тийм ээ ухаанд суралцаад тэгээд багш нараас буюу тэр одоо ном судар дээрээс ээж аавыгаа яаж инэрч хайрлах тэр ухааныг тийм ээ олж авааг бол магадгүй би тэр ээжийн гой гой дурын зохиож чадахгүй ч байсан юм биш гэж боддог байхгүй. Тэгээ миний багш нар бас хэлдэг байсан надад
одоо багш нар ээжигээ хайрлаж, ээжигээ шүтэж сурсан хүн бурхныг шүтдэг гэж. Тэгээ бурхны шүтгэхийн тулд ээжигээ шүтээ сурцсан байх хэвээр. Тэгээ ээжигээ хайрлаж сурсан хүн бусдыг хайрладаг юм аа. Тэр ээжигээ маш их хайрлаж хүндэлж шүтэж байгаараа миний хүн шимэж ярьж байна. Ээж ч юм бол чиний бурхан те гэж ярьждаг ус. Тэгээд бурхны шашин гэдэг бол өөрөө угнаасаа их тийм ээ мундаг шинжлэх ухаан, урлаг, соёл байдаг учраас над их ойрхон бай. Тэгээд одоо уран бүтээлээ хийгээ явж байна. Өдөр тутам л гоё шин санаа, гоё зүйлийг эрэлхийлж, хайж, өдөр тутам л одоо шин уран бүтээл дуу зохиогоол ингээл явж яадаг. Зүгээр ер нь түрүүн анх таны ярьсан шиг надад бол одоо яг энэ цаг үед бол бас тулгарч байгаа асуудал واخхой. Хийд орн маань баригдсан тийм ээ. Баригдаж байна одоо. Тэгээд би энэ хийд орныхоо өстой нэрээ тийм ээ бас л удирдах ёстой, удирдах одоо ажилтан гэж ярина да. Ийм л хүн штэ. Тэгэхээр хийд орноо удирдаад бас олон шав одоо бас ингээ ярихаар хүмүүс гайх бах. Олон шавнар байна бас. Лам хүүхдүүд байна. Тэгээ энэгтгэд их мундаг сурж байгаа залуучууд байна миний шавнар. За одоо эрдэнэтгэд одоо суралцж байгаа бас шав хүүхдүүд маань байна. Тэр хүүхдүүд маань багшаа гэж одоо хүндэлдэг хэдийн намайг урлаг уран бүтээлгээд одоо янз бүрийн тийм ээ дуудаад бүжиглээл тийм ээ ингээл явж зарим хүмүүс бол одоо сүжиг алдардаг байхгүй. Нөгөөс чинь айхтар их мундаг лам хүнгээл одоо тэр хийдтэй тийм ээ. Одоо яг сүүлийн үеийн нөгөө уран бүтээл илүү хийж байгаа учраас шишнийхаа одоо үйл ажилд оролцохгүй одоо ингээд төр пауз шүлээ авцсан байна л та. Тухайн үед бол одоо яг уран бүтээл хамтлагаараа эд уран бүтээл хийж чад би ерөөсөө шиш номоо хайдгүй хийд орон дээр байнга очоод ядчлал одоо тэр зохион байгуулах зурхаачаа шиш одоо бүх юм аа тэгээд зөвлөгөө өгнө янз бүрийн ажил дээр байдаг ус ингээд хүмүүс хараад их гайхаад шоконд орчноо хаана харлаач боддөг юм шиг байна тийм шагаа биш үү гэл ингээд сүүлрүүч хүмүүс мэддэг болж байна л та. Тэгээд зарим хүмүүс тэгдэг юм. Энэ хоёрын нараад лам гэж нэг дуучин залуучин лам болцсон явж юм гэж. Би өөр эсрэгээр би багасаа л хэд орон шавилж байсан. Сүүлийн хараа он жилүүдэд дуу хөгжимд дурлаад ингээд тийм ээ. Өөрийн сэтгэлээс гарсан шүлэг аялгуугаа одоо дуу болгоод мэдхгүй өөрөө дуулахгүй бол өөр хүмүүс хүрч чадахгүй байгаа юм шиг мэдрэмж өгдөг байхгүй. Тэгээд яалтчгүй л одоо би энэ урлагийн бас замыг сонгоцсон. Энэ хоёр залуутаа нийлээд уран бүтээл хийжээ. Сүүлийн үед ганцаарчлаад одоо соло уран бүтээлүүд бас хийж байна тийм ээ. Тэгэхээр яалтчгүй бол одоо аль нэг замыг сонгоход айгүй хэцүү. Ястал хамтлагаа их үү, хамбаа их үү, уншлага номоо их үү, урлагаа их үү гэж байгаа шүү дээ. Тийм ийм байдал бол тулгарчсан байгаа. Гэхдээ магадгүй биелийн орчлон дээр тийм ээ олон сайхан хүмүүс зориулж олон сайхан уран бүтээл дуу гаргаж тэр хүмүүсийн сэтгэл зүй тийм ээ хоёр ухаарлыг тийм ээ одоо тэр дуугаараа хөглөхгүй юм бол магадгүй өөр хин итгэхийн гэж бодогддог байхгүй. Тэгэхээр магадгүй шашин намын хаан тэр үйл ажлыг одоо сонгоод тийм ээ одоо урлаг уран бүтээлийг орох цаг үе 9 ч гэсэн би одоо дуу хөгжим зохиох одоо тэр тийм ээ тэр эрх чөлөө байна шүү дээ. Тэр эрх чөлөө манад байгаа. Гэхдээ урлагаа одоо хаян юм орхино гэдэг бол зүйл мөрсний толгойд бодогддоггүй байхгүй. Баг орох чадахгүй байх гэж бодож байгаа. Хэрэг сонирхолтой бас. Ойлгож байна. Яг би ойлгоод байна гэхээр ер нь угаасаа хүн тэр цаанаасаа өгөгдсөн нэг юм байна штэ. Энэ хорвоод ирсэн өөрийнх нь учир утга байна штэ. Тэр энэ хувь заяа төргөөр энэ хорвоод одоо үлдээх ёстой, хийх ёстой зүйл байгаад бол түүнийг хийх л ёстой гэж би ойлгоод байна л да. Тэгэхээр өөртөө нь бол зүгээр нэг энэ дуулах тэгээд их гоё одоо аялгууг гаргах өөрөөсөө тэр одоо оюун санаандаа тэр бодролыг гоё үгээр илэрхийлэх энэ авиасыг энэ чадварыг өгсөн л бол энийг гаргаж л байх ёстой гэж бодож байна. Би бас анзаарсан одоо Мамб Татсангийн нацагд орж байгаа жишээлбэл бас өөрөө тэр чинь хүн яаж бариад дийлэхгүй амнаас нь оюунаас нь үг гараад ахаар чи яах юм бэ? Их гоё сайхан шүлэг нариг бичээд бас тэнд нь хүмүүс дуу ягаад ингээл дуу игээл явж байгаа юм бэлээ. Эн чинь миний бодлоор энэ нэг тийм хоорондоо нэг тийм салшгүй юм зүйл юм шиг байгаа. Тэгэл байх. Тийм. Тэгэхээр энийг би өөрөөдөө хэлэхэд бол маш сайн ойлгож хүлээж авч байна. Энийг одоо үгүйсгэх хүн бараг байхгүй хаа миний бодлоор. Тэгээ байсан ч гэсэн хизээ нэгэн цаг хугацаа бол энэ бүхнийг одоо байр суурьнд нь тавих байх гэж бодож байна. За хоёулаа нэвтрүүлгийнхээ төгсгөлд сая өөрөө хэллээ. Би одоо сооло буюу одоо ганцаараа бас одоо уран бүтээлтэй шамдж байна гэж. Тэгээд ямархуу одоо уран бүтээл хийх төлөвлөгөөтэй байгаа. Яг юу хийж гин? Ирээдүйд бас ямархуу одоо төлөвлөгөөнүүд байгаа талаар бидэнтэй болов хуваалцаач. Тэгээд гурван бүдүүн хамтлагаараа бол одоо ингээ 15 жил болсон байна. За ихээр л болцсон юм байна. Тэгээд одоо тэгээд ойгоо хийн дээ. Тэгээс бодож байгаа төлөвлөж байгаа зүйлүүд байгаа. Ер нь 16-7 хоноос 2-3 жилийн өмнөөс хамтлагийн залуучууд маань ер нь бол соло уран бүтээл буюу тийм ээ бие даасан ийм уран бүтээл цомог гэл ингээл хийгээ явж байгаа. Тэгээд ер нь бол ингээл хамтлаг дуучдыг анзаарахад хамтлагуудыг харахад ер нь тэгдэг юм байна. Тий бид нар бол юу гэдгийг баг ганцаараа дуулна болно гэж бодогддгүй байсан шүү дээ. Хараад ингээл хамтдаа л байх хэвээр. Тэгээ бүгдээрээ ингээл тус тусын амьдралтай болоод ажил бизнес альва юм хөгжөөл тийм ээ. Завгүй болоод ингээл ихэхин цагт уулз
одоо цаг мөч бас хомсддаг юм аа, хулддаг юм аа. Тэгээд нэг газар очиод уран бүтээл дуулъя гэхээр нөгөөдөл маань гадагшаалдах шоу явуулдаг. Ажил бизнес амьдрал ахуй нь болдгоо. Тэгэхээр ганцаараа очих болдог. Заавал өөрийн гэсэн уран бүтээл дуутай байх ёстой болж цааш шаарддаг. Тийм. Тэгээд ер нь бол бас тус тусын уран бүтээлийг хийж үтсий өөртөө сорий гэж ингэж үтсэн. Тэгээд хамтгийн маань залуучууд маань тус тустай уран бүтээлүүд хийж байгаа. Миний хувьд болох юм бол 17 онд одоо 30 хүрсэн бүсгүйгээд ийм уран бүтээл шүлэг нь болохоор Яруу найрагч Отхон Баяр, Ядам Сурангийн Отхон Баяр гэдэг залуугийн шүлэг. Тэгээд аялгаа нь миний аялгаа. Тэгээд өөрөө дуулсан. Өөр хүнд дуулуулах гэж үтсэн юм бас. Тэгээд яг бас л нөгөө өөрөө л болохгүй санагдаад. Нөгөө хүн маань дуулаад бас нэлээ явж үтсэн самжилт болоогүй. Дээрээс нь ерөөс энэ дууны энэ тэр нарийн мэдрэмжийг би өөрөө л гаргах хэрэгтэй гэж бодоод. Тэгээ ахиж өөрөө дуулаад энэ уран бүтээлээ клипчүүдээ тэгээ ингэсэн. Энэ дуу маань миний бол одоо юу гэдэг бас нэрийн утас болж чадсан. Тэгээ их олон хүмүүст хүрсэн. Тэгээд одоо энэ тэнд их урилга заллага ихтэй болсон. Тэ. Энэ тентхий байгууллагын хорим найр шинжлэр бол бүр ихтэй. Битүү завгүй байдаг тэ. Ийм сайхан уран бүтээл болж чадсан. Тэгээд ер нь бол эндээсээ бас сайхан урамшаад соло уран бүтээлд их шамдж байгаа тэ. Тэгээд одоо дараагийн уран бүтээл дэрвэр сором уст гэж гоё шинэ уран бүтээл хийгээд одоо клипнийхээ ажилд ороод явж байна. За тэгээд их гой тийм сайхан уран бүтээлүүд хийж байгаа. Тэгээд ер нь би нэг өөрийнхөө стил жанрыг бас яг хувийнхаа соло уран бүтээлийнхаа стил жанрыг олсон гэж бодож байгаа. Ер нь надад бол их тийм цоглог ийм зүйлс тохирох юм байна гэж ойлгосон. Манай хамтлагч өөрөө ер нь хэд уянгийн талдаа дунуудтай шүү дээ. Тэгээд би бол өөрөө бол цоглог хүмүүсийг гой огшоосон, хөөргсөн ийм зүйл надад их тохирох юм байна гэж ойлгосон. Ер нь дуулаач надад их зөгж байгаа. Тэгээ ер нь хэд соло уран бүтээл дээр их шамдж байгаа. Ерөнхийдөө нэг сайхан цомог гаргая, CD гаргая гэдэг тийм ээ. Ингээд шамдж байна. Олон гой шин уран бүтээл дээр ажиллаж байгаа. Их олон сайхан дуунууд хийт болох байхаа миний. Тий. Тэгээд одоо нэг тийм тооны бас нэг ижид байгаад байна уу юу? Одоо гуравтай холбоотой юм л хийт болоод байгаа. Тэрийг бас анхаарна үст тийм ээ. Харин тий одоо тэгээд 3 бүдүү хамтлаг 38 тав цомог 1000 кг цомог за 30 хүрсэн бүсгүй гэл ингээл тоогоор дагнаад байгаа шүү Тий. дээ. Тэгэхээр бас дараагийн уран бүтээл бас тэрийг бодоод энэ төр хүмүүс ч нэрийг сонж юм уу гэж бодлоо шүү дээ хүлээж. Тоотол юм байвал энэ нөгөө мөнгөн шагаагийнх байна л гэх юм шүү дээ. За хоёлаа нэвтрүүлгээ өндөрлөё. Тэгэхээр өнөөдрийнхөө энэ нэвтрүүлгийн одоо төгсгөл болгож ураа болгож би одоо оролцсон зочдоосоо нэг зүйлийг хүсдгийн. Амьдрал үргэлж сайхнараа гэд нэг өөрөө нэг сүртэй нэр өгчөө тэгээ тэрийг бас заавал зүгээр байхгүй хүнээр тайлбарлуулж урайлуулах гэж. Тэр нэг амьдралын сайн сайхныг яг өөрөө юу гэж ойлгож хүлээж авдаггүй тийм ээ. Тэгээд амьдралыг одоо үргэлж сайхнараа байлгахад чухам одоо биднэрт юу хэрэгтэй юм бэ гэдэг энэ зүйлийг хэлээ. Тэгээд амьдрал үргэлж сайхнараа гэж урайлаад хоёлаа нэвтрүүлгээ өндөрлөе. За тэгээд амьдралд юу ч тохиолдсон түүнийг даван гарч чадах сэтгэлийн тэнхээтэй л байх ёстой хүн тийм ээ. Бидний амьдралд зовлон жаргал, саад бэрхшээл, эсвэл гинтийн аз амжилт гарч ирдэг тийм ээ. Тэгээд альва зүйлд хүн бол сайхан сэтгэлээ бэлдсэн байх ёстой, бэлдэх ёстой юм шиг. Тэгээд дандаа л хүнд тийм ээ хэцүү бэрхшээл тохиолдод байдаггүй. Тухайн хүн түүнийг давж чадах юм бол өөрөө хичээ зүтгэж тийм ээ мөрөөдөж хүсэж мөрөөдөл хүслийнхаа төлөө тэмцэж уухгүй хөдөлмөрлөж явж чадах юм бол амжилт байдаг гэж би боддог. Аз жаргал ирдэг гэж ойлгодог. Тэгэхээр амьдрал бол үргэлж сайхнараа байхад өөрөөс их шалтгаалнаа. Тийм. Би жаахан хүүхэд байхад их адармаатай сургуулаас гараад шашны сургуульд ороо байжгаад тэгээд хөдөө маань аав ээж маань малдаг болоод тэгээд мал дээр гарсан байхгүй. Тэгээд би хөдөө хүүхэд байхдаа би хонь хариулаад тэгээд хоньныхоо шилбүүрийг бариад микрофон гэж ойлгоод тэгээд 1000 хоньтой байсан манай. Одоо гокё хариулдаг гэсэн. Уулын баяжуулах үйлдвэрийн туслахаа журхан 1000 хонь хариулдаг. Айл байлаа. Тэгээ 1000 хоньоо зэрэгтэл гэж бодоод. 1000 зэрэгтэл гэж бодоод. Тэгээд нэг өндөрхөн шиг хадан дээр гараад би тайз гэж бодоод. Тэгээ би мөрөөдөөд ингээд санаанд орсон үгнүүдэд холбоод ая болгоо зохиодог байсан. Зохиогоо дуулдаг байсан. Тухайд нэг хачаач юм зохиод дуулдаг байсан баг таа. Тэгээд энэ бол миний хүсэл мөрөөдөл байсан. Тийм ээ. Би хүсэл мөрөөдлийнхөө төлөө би надад бол зөндөө олон бизнес, төрийн алба тийм ээ. Энэ тэнд одоо юу гэдгийг олон ажил, ашиг арлага, тэгээд одоо гадагшаа явах санал. Тийм ээ. Ер нь олон л одоо амьдралд маань зүйл тохиолдож байсан тийм ээ. Саналууд ирж байсан. Би ерөөс хүлээж авдаггүй байсан. Би зүгээр мөнгө цаас аз жаргал юм уу тийм ээ. Халиваа сайхан зүйлээ бодсон бол би яваал өгөх тийм ээ. Аль нэг юм сонгоцсон байгаа шүү дээ. Би ерөөсөө л энэ урлаг уран бүтээл гэдгийг хайж чаддаггүй. Би энэнгээр заавал амжилттай бол миний хийсэн уран бүтээл хүмүүст хүрнэ. Би тэгээд урлагийнхаа буйнаар аз жаргалтай
сайхан амьдрна гэж би мөрөөддөг ус боддог байсан. Одоо яг үннийг хэлэхэд урлагийнхаа буйнаар сайхан амьдарч байгаа. Тэ. Үнэхээр энэ уран бүтээл олон сайхан хийд дуу энэ хамтлагийн нэр хүнд энэ миний хийсэн уран бүтээл маань маш олон хүнд хүрсэн учраас надад бол одоо юу гэдэг нэх айхтар Монголоод ах бизнес хийгээд шаардлага алга тийм ээ. Хангалттай байгаа учраас сайхан нэр хүнд тийм ээ. Сайхан одоо энэ уран бүтээлээ хүмүүст хүргээл тэгэл энэ уран бүтээлийнхаа энэ урлагийнхаа буйнаар сайхан амьдарч байгаа учраас амьдрал маань сайхан байна гэж. Тэгэхээр альва зүйлд хичээж зүтгэж альва зүйлийнхаа төлөө хүсэл мөрөөдлийнхөө тэмцэж мөрөөдөж хөдөлмөрлөж уухгүй явж чадах юм бол амьдрал үргэлж сайхан байдгийм байна гэдгийг би ойлгосон. Тэгэхээр 107.5-ыг сонсож байгаа тийм ээ. Эрхэм залуучуудаа хүмүүстэй бүгдэнд нь аз жаргал амжилт хүсээд тэгээд амьдрал үргэлж сайхнараа шүү гэдэг. Яа. За энэ гоё үгээр нэвтрүүлгээ өндөрлөё. Би их баяртай байна. Одоо 1000 хонтой анхны сонсогч байсан бол одоо хэдэн 100 мянган үнэнч фэнүүдтэй одоо дуугийн сонсож уярж ухаарч байдаг юм сонсогчтой байна гэдэг бол маш том одоо хүний амьдарч байгаагийн одоо учир шалтгаан урд дүн гэж би ойлгож байгаа. Мөнгөн шагаадаа баярснаа илэрхийлээ. Энэ нэвтрүүлэгт оролцсонд бас одоо талархъя. За ингээд эрхэм сонсогчид та бүхэн маань Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан уран бүтээн хамтлагийн гишүүн, аяз их огч продюсер Аажмын мөнгөн шагаа залуутай одоо өнөөдөр хамт байлаа. За тэгээд одоо бидэнтэй хамт байж битэрийн одоо энэ яриагаар аялсан та бүхэндээ баярлалаа илэрхийлье. Тэгээд дараачихаа одоо нэвтрүүлгээр олон сайхан зочдтойгоо хамт иргэн уулзцгаая. За баярлалаа. Амьдрал дүргэж чадчаараа дөрөв. Амьдрал дүргэж сайхрыг авчирдаа. Амьдрал дүргэж дуураар баян. Тийм болохоор амьдрал дүргэж сайхнараа. Амьдралыг хайрлаж аль сайхныг олж харж явцгаая. Яг одоо инээмсэглэл